Сайн байцгаана уу? Сайн байна. За, миний өдөр Австрали өнөөдрийн видео хийж байна. Камераар юу байна? Өнөө таслахгүй шүү дээ. Зөвчийн цочтой. Хоёул жоохон юм яриадсан. Тэгээд Австралид угсаал дэлхийд даяар коронавирус гэлгүй асуудал үүсэж байна. Тэгээд Австралид юу болж байна вэ гэхээр 3 дугаар зэрэглэлийн нөгөө нэг shutdown буюу одоо юу хийсэн бэ? Lockdown буюу одоо юу гэх нэг жоохон хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байгаа даа. Тэгээ бид нар парк дээр тоглож болохгүй хүүхдүүдтэйгээ хэрвээ хүүхдүүдтэйгээ юу яах юм бол гадаа гарах юм бол заавал дасгал хөдөлгөөн хийх ч юм уу тэгжил ажиллана гарна. Тэгэхгүй бол гадаа гарч тоглож одоо парк дээр амарч зугаалаад сууж мууж болохгүй. Тийм дүрм гарцсан байгаа. Тэгээ дээр нь бас гадуур болохоор 3 хүн нийлж явж болохгүй. 2-оос дээш хүн машин сууж явж болохгүй. Хэрвээ одоо яг гэр бүлийн хүмүүс байх юм бол болно. Өөр одоо юу ямар ч одоо нөгөө зориулахгүй зүгээр одоо амарч зугаалаад ингээ найзуудаараа нийлээ тийш явах болохгүй гэсэн тийм дүрм журам гарцсан байгаа. Тэгээд дүрм журмаас жоохон уншсан чинь хэрвээ 20 болвол 5 хүн цуглах хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Юу болвол оршуул болох юм бол 10 хүн хамгийн нийтлэн цуглах хэрэгтэй. Тэгээд өөр бусад асуудлаар бол хүмүүс цуглах гэсэн тийм дүрм гарцсан. Тэгээд зарим ажлууд бол хаацсан байна. Ихэнхдээ нөгөө ресторанууд бүгдээрээ сууж хоол идэх ресторанууд бүгдээрээ хаацсан. Гэхдээ тэд нар ажиллаж байгаа заяа. Тэр нь болохоор хүргэлтээр одоо нөгөө юу болцсон. Хүргэлтээр ресторанаас хоол захиалаад хүргэлтээр delivery авдаг. Тийм боломжтой болцсон байгаа байхгүй юу? Тиймэрхүү байдалтай байна. Тэгээд гадаад энд ч одоо Австралид ч аюулх гадаадын оюутнууд ажиллаж амьдардаг газар шүү дээ. Тэгтс маань нэг Сидней хотод. Тэгээд хүмүүс гадаадын оюутнууд аюул их нэг ажиллаа алдаад, ресторанд ажилладаг оюутнууд ч ажиллаа алдаад тиймэрхүү байдал хүрээд асуудал үүсэж байна. Тэгээд монголчууд бол гайг байгаа ажиглагдаж байна. Яагаад гэвэл монголчууд чинь бид нар чинь бас эрэгтэйчүүд нөгөө барилга дээр ажилладаг. Тэгэхээр барилга бол юу зогсоогүй. Барилга бол зогсоогүй. Гэхдээ одоо 12 сараас хойш гэх юм уу? Яг он зарснаас хойш төмөр бол аюул нэлээд муудсан. Тэгээд түүнээсээ шалтгаалаад ер нь л бид нар нэлээд жоохон асуудалтай болцсон байсан. Энэ вирусгүй л ажлууд юу багцсан байсан. Тэгээд яг одоогийн байдлаар яг энэ хөдөлгөөний хязгаарлалт бол манай гэр бүл ч юм уу эсвэл манай эргэн тойрон найз нөхөд ах дүү нарын хүрээнд бол ямар ч гэсэн гайгүй байна. Хямрал бол гайгүй байна. Тэгээд яг одоо бүр гадаадын зарим өөр улсуудаас ирсэн оюутнууд ч айгүй тийм хэл устай оюутнууд ч энд чинь үйлчлэгээний байгууллагууд айгүй ажилладаг. Тэр үйлчлэгээний байгууллагууд хаацсан болохоор нэлээд амар асуудал үүссэн. Үгүй болтоо. Тэгэх юм бол би чамайг энийг хэлэхгүй шүү дээ. Тийм байна. Тэгээд тиймэрхүү сантай. За өөр чинь юу ярих гэж байлаа би? Сургуулиуд бүгдээрээ онлайн болсон. Тэгэхээр чи нэг оюутнууд чинь бүгдээрээ ажлаа алдсан хэрнээ сургуулиуд нь үргэлжлээд яваад ахаар сургуулийн төлбөртэй бүх юмнууд төлбөрүүд бүгдээрээ үргэлжлээ явж байгаа байхгүй. Тэгэхээр амар жоохон асуудалтай байгаа даа. Тэгээ одоо над шиг хүмүүс чинь нөгөө налих нарт хүүхдтэй гэртээ тэгээд онлайнаар хичээл үзэхэр чинь бас лалаа болж байгаа юм чинь. Тиймэрхүү саналтай. Тэгээд сургуулийн төлбөр бол хийвэрээ онлайн болсон хэрнээ ямар нэгэн байдлаар өөрчлөгдөөгүй. Тэгээд байрны төлбөр бас хийвэрээ. Тэгээ ерөнхийдөө буудлын ажлууд бол бүгд бараг хаагдсан. Тэгээ манай Монгол охтууд буудалд ажилладаг
цэвэрлэгээ гэдэг бас охтууд маань бүгд ажиллах болсон гэсэн үг. Юуны гест хаус цэвэрлдэг ажлууд бол бас байхгүй болсон. Яагаад гэвэл гаднаас нөгөө эдгээр хилээ хаацсан гаднаас юу авах болсон. Сонгоц авах болсон. Тэгэхээр юу гадны зочид төлөөлөгчгүй болонгот нөгөө буудлууд ч хаацсан байгаа байна. Тэгээд яг хоёр нэг юм хөө байдалтай видеого хийж байна. Тэгээ харин та хэдтэй ямар ч нэг юуны талаар вирус юу болж ийн монголчууд яаж ийн гэдэг талаар нэг жоохон юм ярьчих гээл бодоод ирсэн зав болохгүй. Ингээд иймэрхүү байдалтай хийж шít. За Австралид бол яг одоо хамгийн сүүлийн байдлаар хийдэг байгаа. Би сүүлдээ бүр харахаа болцсон 5000 гаруй авсан байсан кейс нь. Юун үхлийн тоон бол арай гайгүй бага байгаа байлээ. Тэгээд ямар ч байсан юуных тоо сая хөдөлгөөний 20 дотсон чинь одоо амар хурдан биш хоногтой бүр 200 өсөөдсөн байхгүй. Тэр нь арай багасцсан. Хоногтой 40 болсон гэж дуулсан байгаа. Тэгээд Австралийн ерөнхий сайд нь мэдээлэл хийсэн. Бид нар тэрэн дээр нилээ нөгөө нэг хүлээлт үүсгэжсэн байхгүй. Яа л та чи гараа заддаг. Юу гэсэн бэ гэхээр ажлаа алдж байгаа хүмүүсэд тийм юу өгье. Тэтгэлэг өгнө гэд. Тэгээ өөрсдийнхөө иргэдэд ярьж байгаа юм л та. Юм гутаа юугаа төлж чадахгүй байгаа. Рентээ төлж чадахгүй нэг байрныхаа төлбөрийг төлж чадахгүй байгаа хүмүүст зориулж засгийн газраас бонд гаргаж байгаа, төсөв гаргаж байгаа нэрийг яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр яах вэ? Одоогийн оюутнуудад ямар тусламж байгаа бол энэ хатан та ямар ч дэмжлэг байхгүй. Бид нарт бол ямар ч байрны хөнгөлөлт одоо юу гэх байрны рентес түрээслээс хөнгөлөхгүй дээр нь болохоор бид нар гадаадын оюутнууд ч угаасаа л мөнгөтэй гэж виза мэдүүлсэн. Анхнаасаа 12 сарын хугацаанд чөлөөтэй амьдрах боломжтой гэдэг нөгөө виза мэдүүлэхдээ анхнаасаа тэгж тийм мөнгийг үзүүлж биднэрт ирсэн. Тийм болохоор тэд нар бол мөнгөтэй. Тэд нар алдахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр биднэрт бол ямар ч тийм санхүүгийн ямар ч дэмжлэггүйгээр бид нар энэ одоо 6 сарын хугацаанд 6 сард хилээ хаацсан байгаа. 6 сарын хугацаанд тэгээ 6 сарын энэ хөл хорин ерөнхийдөө хөл хорин гэхдээ ямар хугацаагаар яаж хугацаа болж байгаагүй тогтоосон байгаа. Тэгээ хэрвээ илүү бүр ихсээд ах юм бол улам чангарна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүр зарим ажлууд хаагаад бүр нөгөө юуны ажлууд төмрийн ажил хаах юм бол бүр тэгээ балах гэдэг байхгүй юу. Монголчууд хэцүүлэх гэдэг байна. Тэгээ яг одоогийн байдлаар бол монголчууд бол бүр амар нүүрлээд тулаад ирсэн юм бол асуудал гардаг. Ямар ч байсан цэвэрлэгээний ажлууд бол зогссон учраас жоохон яг цэвэрлэгээ гэдэг үсэн хүмүүс маань жоохон хэцүү байдалд орж иж магадгүй. Төмрийн ажил угаасаа багассан байсан. Гэхдээ бол ажиллаад явж байгаа. Тиймэрхүү сантай байна. Тэгээд тэгээд нэг тиймэрхүү сантай байна да. Тэгээд сая би мэдээ харчлаа. Тэгсэн чи яг өнөөдрийн байдлаар өнөөдөр гэдэг чинь 4 сарын 12-ны байдлаар Сиднейд биш Австралид тэр чигтээ бол 6200 тохиолдол байгаа юм байна. Тэгээд тэрний 2800 орчим нь болохоор бараг 3000 нь болохоор Сиднейд байгаа юм байна. Одоо яг манай энэ хотод. Тэгээд хайрцангуй өхлийн тоон бол арай бага юм байна. Өхөл бол нэг ойролцоогоор 20 байгаа юм байна. Ирмэнэ бодор минийх үү? Тэмхүү байдалтай байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө Австралид өхөл бол арай гайгүй байгаа юм байна. Тэгээд нэг бас нэг зүгээр яг аль биесны биш ч гэсэн нэг мэдээ уншчихсан. Тэр нь болохоор нэг тийм им хэрэглээд байгаа гэсэн үг нар. Тийм болохоор арай гайгүй эдгээгээд байгаа. Тэгээд тэрэн дээр нэлээд судалгаа шинжилгээ хийж байгаа гэсэн. Тэгээд магадгүй бас вакцин ч юм тиймээ урдан гарчих байх гэж найдал байна. Тэгээд
ямар ч гэсэн Монголынхаа талаар Австралиг сонирхгүй Монголынхаа талаар сонирхол байгаа шүү дээ. За ашгүй Монгол ямар ч гэсэн дотроосоо халдвар илэрхгүй байгаа юм байна. Гадаас очсон хүмүүс халдвар авсан. Гэхдээ ямар нэгэн үхэл болоогүй тэгээд эдгээд гараад байгаа юм байна гэдэг мэдээнүүдийг сонсоод бол айгүй баяртай байгаа. Тэгээд мэдээж энэ юу гэх юм энэ вирус биднэрт ямар нэгэн одоо юмыг хэрвээ зааж одоо сургах гэж байгаа бол биднийг тэ family аюутгаа гэр бүлтэйгээ сайхан хайрц гэр бүлтэйгээ амьд харилцаа үүсгэх энэ боломжийг ашиглаад дээр нь бол миний бодлоор яг нэг бүх юм онлайн болж байгаа. Тэгээд хүссэн хүсээгүй онлайн бүх юм онлайн болго бис онлайн бизнестэй бол тэ онлайнаар сур гэж байгаа юм байна даа л гэж ойлгож байна. Бас хөдөлгөөнөө хий тэ бас дээр нөгөө нэг юугаа эрүүл амьдрал тэ эрүүл хэв маягийг амьдралдаа нэвтрүүл их мэтчлэн мессежүүд өгж байгаа юм байна гэж бодоод байна. За тиймэрхүү сайнтай байна да. Тэгээд түр баяртай. Тэгж явах юм уу? Ээж явж чадахгүй нөө ингээд чулуун тэглээ. Чулуун тэглээ. Чиний хайж. Яа биш нөө. Хав нэг. In eat that. Чулуу идэх юм. Yes. Oh no. Oh no. Шүттэй юм уу? Yes. Чулуу чи хоол юм уу? Yes. Нэм юм уу? Yes. No. Хүштэй.